сайн байцгаана уу? Надлаг Монгол улсаас Чингисийн үрсад мэдчилж байна. Одоосын 6 дугаар зэрэглэлийн Legend оюуны дасгалжуулагч Цэндийн Зис Эрдэнэ энэ дэлхийн одоо 1-р тавцанд 10 гаруй удаа гарч байна. Тэгээ анх 4 жилийн өмнө одоо багштайгаа уулзраад, супер жамптайгаа уулзраад би дэлхийн давцанд гарч чадахгүй байх таа гэж өөрийгөө өдөр болгон голдог байсан. Тэгээ анх супер жамп дээрээ өөрийгөө шинээр төрүүлсэн. Өмнө нь амиа хорлыг гэж маш олон удаа бодож байсан. Тэгээд би маш одоо эрч хүч энерги аваад ихээс төвөгтөө 70% хөгжлийн бэрхшээлтэй төрсөн. Тэгээ том боллоо, явж чаддгүй, ярьж чаддгүй байсан. Тэгээ махан биеэрээ эрүүл болох гэж хичээж байсан ч зүрх сэтгэлээрээ өчгсөн байснаа ер нь мэдэрсэн. Тэгээд 4 жилийн өмнө саруулагчтайгаа уулзраад супер жампийн одоо 8 дадлын тусламжтайгаар би зүрх сэтгэлээрээ өөрийгөө эдгэж чадсан. Одоо бол энергийн эмч дотоод хүчийн хувьд бол хүнсний хувьд бол маш өвчтэй болсон. Тэгээ чандад байгаа. Тэгээ өвөгдөө эцэг үйл хэргийг одоо орчлон хорвоо дээр үйлдэж байгаа юм байна гэдгийг бол ухаарсан. Тэгээд надаас хойшох 9 үе маань аз жаргалтай, амгалан энергитэй, эрч хүчтэй амьдрах тэр өвлийг бид хийж байгаа юм шүү. Тэгээд юу тарин түүнийгээ хураана гэдэг шиг бид нарын өнөөдөр хийж байгаа энэ сайхан үйл хэрэг гэрэлд ирээдүг бүтээж чадна. Яг над шиг ийм сэтгэлэг готролдоо орсон өөрийгөө одоо хорлох гэж байгаа бүх хүмүүсийг бид аварч байна. Бид бүх цаг үеийн агуу оюуны манлайлагчид их дэлхийгээ оюун ухаанаараа манлайлах нь бидний хувьд тавилаа. Тэгээ та нартай хайртай шүү. Тэгээ бүх багш нартай, Владимир Догон багштай, Пётр Силкэн багштай, тэгээд Роберт Рагштай, саруулагчтай, Сурд Эрдэнэ багштай, гэр бүлдээ, ээж аавтай, өвөг дээдтэй хайртай шүү. Бүгдэнд нь аз жаргал, эрүүл мэнд, сайн сайхан бүгдийг хүсээрээ. Наша принцесса, наверное, тоже все поняли на монгольском, да? Но тоже одновременно перевод сделаем. Поздравляю, величайшая. И дадим нашу принцесску сердечку и перевод. Удачи и дружбы с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Приветствую вас, потомки Чингисхана из солнечной Монголии. Я фаундер, дух-хранитель, легенда 6-го ранга Цэнд Зис Эрдэнэ, выступавший на нашей мировой сцене уже более 10 раз. С нашей суперджампом я впервые встретила 4 года назад. Были дни, когда я бронила себя за то, что не смогла выйти на мировую сцену. Когда я впервые выступала в суперджампе, я словно переродилась. До суперджампа я много раз пыталась сделать самоубийство. Я родилась 70% движений проблемы. Я не смогла ходить и говорить до определенного возраста. Хоть я старалась быть физически здоровой, моя душа давно умерла. 4 года назад я пошла на тренировку наставнику Сарова. С помощью 8 упражнений я смогла исцелить свою душу. Теперь я внутренний, духовный, энергетический и целитель. Я верю, что я творю дело своих предков. А также я верю в то, что мы, интеллект-тренеры, делаем работу, делаем действия, которые позволят 9 поколениям после нас жить счастливо, мирно и энергично. Как в поговорке говорится, что посоешь, то и пожнешь. Мы сияем добрые дела, чтобы создать светлое будущее. Мы спасаем всех тех, кто, как и я, находится в такой же депрессии и готов принести себя вред. Мы величайшие интеллект-тренеры и лидеры всех времен народов. Наше предназначение – вести мир за собой с помощью интеллект-тренеров. Всех люблю и большой благодарность Владимиру Догону, Петру Силкину, Роберту Ра, наставнику Сарова, Сурд Эрдэнэ и своей семье. Большой благодарности и всех люблю и приветствую из солнечной Монголии.